Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. NBA-гийн шинэ аврагтай болсон оройн мэнд хүргэе. Сан Францискоос ялалт Элиотос од та бүхэнтэй мэдчилж байна. Дөнгөж саяхан ганц 2 цагийн өмнө NBA-гийн финалийн 7 дахь тоглолт явагдаж Oklahoma City Thunder баг талбай дээрийн тоглолтод хоцсноор NBA-гийн түүхэнд өмнө нь төрүүлж байгаагүй баг төрүүлж. Ийхүү сүүлийн 7 жил дараалан өөр баг нэгсэндээ дараас төрүүлсэн авраггүй ийм финал гарч байна. Тэгэхээр таамаглалын дагуу бүх магадлалын онол бүх зүйл Oklahoma City Thunder-ийн талд байсны дагуу Oklahoma City Thunder баг ялт байгууллаа. Гэхдээ гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. Гэхдээ мэдээж харамсалтай үйл явдал болсон. Tyrese Halliburton тоглолтын 1-р үед 3 холын зайн шилд оруулаа. Ер нь бол тоглолтыг маш эрч хүчтэй эхлүүлсэн. Товтлогоонд санаачлагтай эхлүүлсэн, шийдэлтүүдэд унгааж эхлүүлсэн. Индиана Пейсерс бүр тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Яг тэр үед ийм зүйл болсон нь үнэхээр харамсалтай. Тэгээд Tyrese Halliburton-ы аавын мэдээснээр ер нь бол Ахиллийн гэмтэл гэдэг нь тодорхойлсон. За гэхдээ аавыг нь хүлээх шаардлагагүйгээр чи бид хоёр уцаараа яриад байжлаа. Ер нь бол хамгийн сүүлд бид ийм гэмтлийг хизээ харсан бэхээр 2019 онд харсан тийм үү? Тий, 19 оны Warriors KD-гийн яг тэр гэмтэл шиг л яг адилхан л finals game дээр нэг юм харвал тий. Шууд ингээд би харвж байгаа нь мэдрэгдэж илээ шүү дээ. Энэ бол Ахилийн шүрмэс нэгсэндээ тасраад харвцсан гэсэн үг үстэй. Тий, тэр яг ингээд хараад ингээд тэр нөгөө булчин ингээд хөдөлж байгаа харж байгаа тест шилбэнэ булчин. Тэгээд энэ хүртэл Halliburton бол Indiana Pacers ямар гоё явж ялаа. Яг ийм төгсгөлөөр төгснө гэдэг бол үнэхээр харамсалтай хэдийн дүү харамсалтай зүйл боллоо. Яг өнөөдрийн тоглолтод Halliburton байсан бол гэдэг нөгөө уусаа бид ингээл жил түүхэнд мангар бол if гэдэг юм байдаг шээ. Хэрвээ гэдэг зүйлүүд яг тэрнтэй адилхан. Хэрвээ Halliburton ингэж бэртээгүй бол гэдэг асуулт байгаа энэ жилийн сезнийг өнгөрөөлөл гэж би бодож байна. Харамсалтай байна. Финалийн 2019 онд NBA-гийн финалд Klay Thompson, Kevin Durant-оор хоёулаа гэмтгэхэд хэрвээ гэдэг бас асуултыг яригдал биз. Хэрвээ тэр хоёр гэмтэг бол Raptors төрүүлэх байсан үгүй байна. Гэтэ нэг хэрвээ гэдэг бол спортын фанатуудын дунд гоё ярианы сэдв болж үлддгээс хойш түүхэнд хэрвээ гэдэг үг бичигддэг юм. Харамсалтай байна. Гэхдээ яг энэ зүйл дээр ингээд ярихад ер нь ингээд багууд байна шүү дээ. Ер нь жилийн жилд нэг иймэрхүү юм болох юм. Ерөөсөө ингээд ингээд хин ямар бэртэлтэй байгаа гэдгийг яг үнэн байдлаар ингээд мэдээлдэггүй. Shams жишээ нь шүү дээ. Finals-ийн 2 дахь тоглолтын дээр ер нь бол эхлээд Halliburton-ы гэмтлийг шагааны гэмтэл гэж хэлсэн. Тэгснээр дараа 5 дахь тоглолтын дээр энэ болохоор ингээд calf буюу нөгөө гойны шөрмөс гисэн мөртлөө өнөөдөр гойных биш нөгөө юу? Шилбэний. Тийм. Тэгээ тэнгүүтээ өнөөдөр ингээд Achilles болж бэртэж байгаа нь бол ингээд яг ингээд гэмтлэг ерөөсөө яг үнэн зөв ингээд багч мэдээлэхгүй байна. Юу гэдэг юу Shams бол яг ингээд NBA-гийн official энэ мэдээллийг хүргдэг хүн шүү дээ. Тэр ч хүн мэдээлсэнгүү яагаад энэ ингээд холбоотой гэхээр NBA-гийн бүх тоглолтууд бооцоо ч юм уу ямар нэгэн байдлаар энэ ч мөнгөтэй холбоотой учраас энэ зүйлийг яг ингээд үнэн бодитоор мэдээлэхгүй байгаа юм шиг өнөөдөр харагдлаа. Тэр нь бол жоохон сэтгэл гонсоомоор санагдлаа. Тийм. Шилбэний арын булчингийн гэмтэл гэдэг чинь бол ерөнхийдөө хөлний доод хэсгээр гэмтэлтэй байна гэдэг нь бол тодорхойлж. Тэгээд Gilbert Arenas түрүүн яг нөгөө ингээд шууд нэг тоглолт явж байгаа үеэр watch party хийдэг шүү дээ. Финал үеэр тэрэн дээр хэлсэн байна лээ. Damian Lillard, Jason Tatum, Ахилийн шүрмэсэнд тасрахаас өмнө бүгд яг юм calf injury гэж яг явж исэн гэсэн шилбэний булчингийн гэмтэлтэй. Тэгээ шилбэний булчин гэж ер нь хөлний доод хэсгээр гэмтэлтэй байгаа тэндээсээ ачаал хаана ирэхээр яг гол шүрмэс болох Ахил дээр ирэл тэр нь тэгээд диску тас явчаад байна гэдэг л дүгнэлт эндээс хийж болохоор нь. Ер нь бол 2-7 хоног гэмт хэмжээний гэмтэлтэй байна гэжсэн. Энэ бол үгүй ээж тийм үү? Ер нь бол нэлээд урт хугацааны амрах гэмтэлтэй байж. Гэхдээ энэ гэмтлийг ингэж бодож байна. Би бол Indiana Pacers баг залуу тоглож байгаа ирээдүгээр бооцоо тавиг баг. Өөрт нь гэмтлийг хэлээд
Мэдээж яг ингээд тасарчин ч гэж бодог баг. Гэхдээ өөрт нь эрсдлийг бол мэдээж хийсэн баг. Харин Tyrese Haliburton аваргын цомд ингэж орчиж ирчээд чинь ганцхан тоглоё л гэж гарч ирсэн болов гэж бодод байгаа юм. Мэдээж тэгээд угаасаа 6 дахь тоглолтын дээр ч саяны 7 дахь тоглолтын дээр ч нөгөө өвчин намдах тариа хийлгээл гарч ирсэн байж таарна шүү дээ. Ер нь бол ямар ч зөөвөртэй тоглогч нарыг. Тэгээд яг энэ зүйл дээр ингээд дуусч ийн гэдэг бол үнэхээр харамсалтай гэхэд энд харамсалтай л үйл явдал боллоо. Окей. За одоо энэ Ахилийн шүрмсний гэмтэл гэдэг бол багадаа нэг 8-10 цаашлаад бүр жил тоглохгүй байх гэмтэл. Тэгэхээр 25-аас 26 оны улирал бол ер нь Tyrese Haliburton-гоор явах нь бол тодорхой болчихлоо Indiana Pacers-ийн. Энэ бол маш том төлөвлөгөөний өөрчлөлт байхгүй юу? Маш том төлөвлөгөөний өөрчлөлт. Чи яг одоо Indiana Pacers-ийн ерөнхий менежер бол яг одоо юу хийх вэ? Яг одоо энэ оф сизон одоо чөлөөтэйгэн болж байгаа Miles Turner гэдэг энэ тоглогчдыг ер нь яг яах вэ? Одоо багаа яах вэ? Ирэх жил одоо чинь ирэх жил одоо хиний цалин ямар байхаас шалтгааллах нь бол одоо ингэ бодчихлаа ш. Хэрвээ Miles хичнээн хожигдсан ч гэсэн Tyrese Haliburton ирэх жил тоглох байсан бол энэ багаа авч үлдэх байсан. Хорин одоо Haliburton бүтэн жил тоглохгүй гэх юм бол эн чинь шал хондоо зүйл бол авчиж байгаа байхгүй. Одоо ингээд хэдлээ цалингийн зэсийг харъя л да. Цалингийн зэсийг харангуут энэ жил хамгийн том юу бол free agent бол мэдээж Miles Turner. Тэгээ Miles Turner-ийн гэрээд сунгаад урт хугацаанд авч үлдэх нь ер нь бол миний хувьд бол эрсдэл юм шиг санагдаж байна. Тэгэхээр Miles Turner-ээр эхлээд яг мэдээж хямдхан авч үлдэх гэж үзнэ. Хэрвээ үн хүрэх. Одоо яг тэгэхээр центрийн байрлал чинь амар үнд хүрэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ центрийн байрлал дээр авч үлдэх үгүй юу гэдэг чинь бас л асуудалтай санагдчих. Миний бодлоор Miles Turner барыг авч үлдэхгүй байж магадгүй юм шиг санагдаад. Одоо ингээ харангуут Pascal Siakam-ийн гэрээ, Haliburton-ийн гэрээ, тэгээ Nembhard, Obi Toppin эдрийг бол явуулахад хэцүү шүү дээ. Ер нь бол хэцүү. Тийм ээ. Одоо уусаа энэ дээр угаасаа Miles Turner өөр алидээ хасцсан биш байхгүй болсон шүү дээ. Энэ дараа спорт актер. Бүгд нөө guaranteed гэрээтэй байдаг байхгүй. Одоо чинь 15 тоглогч чинь 12 нь guaranteed гэрээтэй шүү дээ. Тэгэхээр угаасаа дараагийн жил бол угаасаа энэ бол нөгөө Америк хөлбөр понт хийдэж шүү дээ. Одоо зүгээр албаар хожигдно гэдэг шүү дээ. Одоо юу гэдэг албаар позишны хайдаг шиг дараагийн жилиг бол үнэхээр албаар хаяхаас өөр аргагүй болж байгаа болов уу гэж би өнөөдөр бодож байна. Яг энэ гинтлээс өмнө NBA-гийн авраг болсон ч болоогүй ч Indiana Pacers багийн эзэдүүд чинь нөгөө нэг яг Lakers-тэй адилхан нөгөө юу гэдэг өөр бизнес тим байхгүй юм шиг байна тийм үү. Тэгээд угаасаа нөгөө татвар хэтрүүлдэггүй хатуу бодлого баримтлагаар алдартай байсан. Ирэх жил татвараа хэтрүүлээд нэгсэндээ тансаглалын татвар төлөөд энэ баг авч үлдээ гэжсэн бол би саяны гэмтлийн дараа төлөвлөгөө 100 өөрчлөгчлөө гэж харж байна. Tyrese Haliburton-ийн хэлбэрээр тоглохгүй байхад Miles Turner-ийн хэрэг ямар ч байхгүй. Одоо Miles Turner окей за баярлалаа Miles Turner. Нэг жил бид нугаас аврагын төлөө өрсөлдөж чадахгүй тийм юм чинь чи өөртөө өндөр цалин өгөх аль хүссэн баг руу явдаа гэд явуулах байх. Ирэх жил Miles Turner 30 саяыг өгөөд плей-оффын гадна үлдэх ямар ч шаардлагагүй. Тэр 30 саяын гадна тэрэн дээр luxury tax төлөх юм чинь 50 сая жишээ за болоо 40 хэдэн саяыг тийм авраг авахгүй тодорхой байгаа үед зарцуулаад хэрэггүй шүү дээ. Тэгэхээр энэ бол Indiana Pacers багийн төлөвлөгөөг шууд 2 жилээр харах хэмжээнд хүрэж байгаа. Miles Turner-ыг өмсгөлийг шууд өөрчилсөн гэмтэл болчихоо гэж би өөртөө харж байна. Тэрнээс Indiana Pacers хэрв би бол тоглолтын эхлэлийг хараад Tyrese Haliburton ингэж эхэлж байгаа бол Indiana Pacers хожих гэж явах юм болов гэж харсан. Тэгээд яг тэр унж байгааг хараад ямар ч контактгүй тэгээд гойн булчин тэгж хөдөлж байгааг хараад ер нь бол юм хэрэг бишсэнийг тэгэл тэр дорол ойлгосон л доо. Miles Turner-гүйгээр одоо шүү дээ цалингийн зэс дээр 168 байгаа байхгүй. Тэгээ Miles Turner хийх юм бол шууд такс руу ороод ирж байгаа байхгүй. 30 саяар хийлээ гэж бодоход шууд 198 ч юм уу те. Тийш ихний апрыг даваа явчихж байгаа байхгүй. Яг эхлээд яг Miles Turner дээр гэрээ өгнөөс өмнө яг энэ
non tax ч юм уу buy annual хоёроо ашиглах юм бол яг Miles Turner-ыг нэмэх баг. Гэхдээ Halliburton-гоо хэнийг нэмээд яах юм? Хэнийг ч нэмээд ер нь бол гисэд бол хэцүү юм шиг санагдчихлаа байна л да. Гэхдээ яг одоо харъя л та тийм ээ. Одоо энэ нэг дүгнэхэд бол арай эртэл байна л да. Тэгэд Miles Turner-ийн өнөөдрийн тоглолтоор надад үнэхээр 30 сая өгөөд үлдээхэд бол үнэхээр хэцүү юм шиг л харагдлаа. Яг хараа тэрийг бол ойлгож болох талтай. Яг гэх юм бол төвийн тоглогч хүн гэдэг чинь холбогчоос хамааралтаас агсан бөмбөг тоглодог хүн байхгүй. Одоо альж агсан бөмбөгт альж үед. Тийм учраас яг үндсэн холбогч нь байхгүй болчихж байгаа нөхцөл Miles Turner-ийн тоглолт ингэж унжааг бол ойлгож болох талтай. Магадгүй Tyrese Halliburton хамгийн төгс тохирдог одоо Никола Йокич, Жамал Мурray хоёр бие биендээ төгс тохирдог гэдэг шиг Halliburton, Miles Turner хоёр бие биендээ төгс тохирдог хосол байх үүсэхгүй. Pick and pop хийж чаддаг. Гэхдээ мөнгө харах юм бол Indiana Pacers багийн удирдлагууд угаасаа Turner-ыг авч үлдэхгүй болов гэж би хувьдаа таамаглаа та. За энэ бол Indiana Pacers багийн өгч байгаа яриад. Харин Oklahoma City Thunder баг түүхэнд анх удаа авраг боллоо. Sam Presti-гийн бүрдүүлсэн, ерөнхий менежер Sam Presti-гийн бүрдүүлсэн энэ баг анхны аврагын цомоо хүртлээ. Alex Caruso, Isaiah Hartenstein гэдэг хоёр чөлөө дайгаан тоглогчийг за Caruso-г солилцоогоор авчихсан байна. Isaiah Hartenstein-ыг чөлөө дайгаантаас авсан байна. Ямар хоёр чухал тэр нөгөө аврагын бүрдлийн хоёр одоо гэдэг дутуу хэсгийг бүрдүүлсэн бэ гэдгийг харууллаа. Тэгээд Chet Holmgren хоёр дахь улиралдаа эхний жил гэмтэлтэй байсан. Ингээ хоёр дахь улиралдаа тоглоо. J-Dub энэ улирал All NBA, All Star байж болох бүх шагналыг хүртэл харин Shai Gilgeous-Alexander, Ононы авраг, улирлын MVP, бүсийн финалийн MVP, NBA-гийн финалийн MVP, NBA-гийн авраг болж байгаа. Одоо баг түүхний анхны тоглогчдод энэ конференцийн финалд болчихснараа. Тийм конференц биш. Юу бол MVP болоод, Finals MVP болоод тэгээ авраг болж байгаа нь дөрөвд тоглогч юм билээ. Kareem Abdul-Jabbar, Michael Jordan, Shaq тэгээд одоо Shai Gilgeous-Alexander гэдэг түүхэн дөрөвд тоглогч болж байгаа юм билээ. Тэгэхээр чин тим юу болоод байдаг хүн биш. Үгүй тим жил болгон болоод байдаг зүйл биш байгаа байхгүй тий. Тэр алт чиний сая хэлсэн нэрнүүд амар нэрнүүд байгаа тий. Jordan, Kareem ийм тоглолттой нэг игнэд очих гэхээр шууд алдрын тагмын гишүүний болцлоо сайн хангачлаа тий. Тэглээ миний хувьд бол тэглээ гэж бодож байна. Тэгээд Shai Gilgeous-Alexander миний бодлоор шүү дээ тий. Эсвэл зөв газараа зөв цагт очисон одоо гэх юм бол жишээ татах юм бол Shai Gilgeous-Alexander шиг энэ юу зүйл NBA-гийн түүхэнд бол бараг ховрох гэж бодож байна. Хараа Clippers, Los Angeles Clippers баг шүү дээ тий. Энэ хүүхдийг бүр 10 жилийн хүүхд байхаас нь юунууд нь скаутууд нь дагж явж хагаад NBA-д драфтлж оруулж ирсэн. Гэхдээ Kawhi очихдоо би Paul George-той тогломоор байна гэд яалч төлөх ёстой төлбөрийн төлөөд OKC-ийг олсон. OKC дээр ингэж ирээд тэгээд Chris Paul-ыг би бас энд бол магтмаар байна. Chris Paul ер нь бол Shai Gilgeous-Alexander-ийн development бол хамгийн их өөр нөлөө үзүүлсэн тоглогч гэж би боддоо шүү дээ. Яг ингээд бүр bubble-ийн дараа бүр ялчгүй илт ингээд өссөн шүү дээ development. Тэгэхээр бол Chris Paul энэ хүүхдийг бол үнэхээр яг next level-д нь авчлаа. Тэгээд энэ тэр хөдөлмөр бол өнөөдөр л pay off боллоо гэж бодож байна. Эсвэл үнэхээр одоо юу гэдэг тэр энэ Paul George-ийн 8 бол угаасаа түүхэнд хамгийн муу 8 болж үлдэж байна. Бүр маргаангүй. Paul George-ийн төлөө Shai Gilgeous-Alexander, J-Dub, Danilo Gallinari өөр хин. J-Dub одоо энэ авраг болцсон байгаа түүхэнд хоёрт үлдэж байгаа Kyrie LeBron хоёрын ард хоёрт үлдэж байгаа NBA-гийн финалд авсан онооны дунджаараа хоёрт орж байгаа энэ хослыг Paul George-ийн солилцооны ердөө 2хан хэсэг болгоод явуулсан. Өөр цаана зөндөө драфтын ирэх зөндөө тоглогч нарыг солисон гэдэг. Тэгэхээр Paul George-ийн 8 бол үнэхээр fail 8 болсон. Гэхдээ хамгийн гол нь за энэ бол болоод өнгөсвөл явдлаа. Одоо Oklahoma City Thunder багийн цалингийн зэсийг харвал улирал чөлөө таганд болж байгаа тоглогч нэг чалга. Яг энэ бүрэлдэхүүн 100% гэж ирнэ. 100% гэж ирнэ. 100% гэж байна. Одоо ингээд чөлөө таганд болж байгаа нь Jalen Williams гэхдээ team option. Тэгээ IJ Mitchell, Alex Stokes ерөөсө тоглодог rotation-ы тоглогч байхгүй гэсэн. Ганцхан rotation байсан Jalen Williams. Гэхдээ ер бол юунд бол баг тоглоогүй. Finals дээр баг тоглоогүй. Тэгээ хараа хамгийн амин чинь драфтыг хартаа.
Энэ жилийн драфтаас шүү дээ. 3 сонголт. 2 нь ихний тойргийнх. 15 24. Тэгээ 44-өөр. Одоо энэ free agent болж байгаа хүмүүсийг хангалттай нөхөр тоглогч нар авч болох боломжтой байгаа байхгүй. Тэгээ энэ жилийн deep шүү дээ. Драфтын 1-р тойргоос 4 тоглогдсон. 4 ирэх. Харин тийм. Эшин Sam Presti-гийн ажил бол үнэхээр гайхалтай. Энэ Oklahoma City Thunder бол үнэхээр Dynasty эхлүүлж байгаа гэхэд бол би бол ер нь бол итгэхэр л байна. Ер нь бол Dynasty эхэлж гин гэж би хэлмээр. Энэ залуу хараа Alex Caruso энэ жил 31 настай хамгийн хөгшин тоглогч нь. Бусд нь дандаа 20 идтэй. Энэ тоглогч нар хамгийн юу гэдэг баг зарим нь юун дээр эрэг байгаа. Prime дээр ирэх үү? Ганц Prime дээр ирж байгаа Shai Gilgeous л ирж шүү дээ одоо. Тэгэхээр харин тийм дөнгөж орно юм шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа бодлоо. Тэгэхээр энэ Shai Gilgeous Alexander хамгийн том Dynasty-ийн нэг болно гэж бодож байна. Shai Gilgeous Alexander, Anthony Edwards, Luka Doncic одоо яг нэг үе тэнгийн цаашдаа тэгэхээр 10 жил өрсөлдөх тоглогч нар бүгд 26 тань тий. 27 хүрч байгаа ийм залуучууд. Азия Хардштайн 27-тай, Лу Дорт 26-тай. Хин Чет 23-тай. Тэг боддоо. Ерөөсөө ирж байгаа үстэй. Гайхалтай. Илгүй бахав. Тэгээ одоо Чет Conley гол нь шүү дээ. Зөндөө develop хийх зай байна. Jalen Williams зөндөө develop хийх зай байна. Чи яагаачгүй шүү дээ хөгжлөн. Тэгэхээр энэ бол гайхал. J-Dub чинь ирэх хүлрэлд 6.5 сая цалинтай тоглоно. Боддоо 6.5 сая цалин. Одоо энэ зүүн Oklahoma City Thunder юу хийх ёстой вэ гэхээр Chet Holmgren, Jalen Williams хоёр буюу J-Dub хоёрт хэдэн долларын гэрээний сонголт хийх вэ гэдгийг шийднэ. Энэ зүүн. Ирэх хүлрэл эхлэхээс өмнө гэрээ хийх ёстой. Тэгэхээр энэ бол тэдний дараагийн 5 жилийн багаа хэрхэн барих вэ гэдгээс шалтгааллах зүйл. Дээрээс нь Shai Gilgeous Alexander гэрээний сонголт хийх үгүй юу гэдгийг бас харна тий. Тэгэхээр энэ багийг ер нь дараагийн 5 жилдээ яг энэ гурвлыг барих үгүй юу гэдгийг энэ 100 баг шийдэж болов гэж бодод байна. Надад татгалзаад ах шалтгаан бол харагдахгүй л байгаа юм. Энэ гурав нэлээд урт хамтдаа тоглоход яагаад болохгүй гэж би Jalen одоо ингээ авраг болцсон хүмүүс тэгж амар их мөнгө нэхэхгүй болов гэж бодод байгаа юм. Гөө эдгээр ингээд Max явсан ч гэсэн биш үү? Энэ бол draft picker шүү дээ тий. Рол тоглогчноос солиол яваад ах боломж байгаад байгаа байхгүй. Энэ бол ямар их юу вэ бодолтой. Энэ жил 3, тэгээд дараагийн жил дахиад 4 гэдэг чинь яг хөө тэнцээс хүн сонгохгүй байсан ч гэсэн одоо байгаа рол тоглогчноор нийлүүлээд багаа сайжруулах боломж зөндөө байгаа. Asset management хийх зөндөө ялангуяа дээр нь Sam Presti ямар сайн GM бэлээ бид рүү ингээ харж штэ. Тэгэхээр Sam Presti бол энийг бол ядчил нэг 5 6 жил бол аваа явчих болоо гэж бодож байна. Өнөөдрийн тоглолтод дээ чи юу буруугаар ирсэн гэж бодож байна? Индианагийн хувьд. Би яг үүндээ тоглолтын эхний хагасыг үзэж чадаагүй сонсч явсан. Яг бол машин барьж явсан учраас. Тэгэхээр буруугаар ирсэн зүйлийг би яг үүндээ эхний хагасаас дүгнэж чадахгүй байна. Хоёрдугаараас миний буруу гэж харж байгаа зүйл юу байсан бэ гэхээр би бол шүүгчдэд баг зэрэг буруу гэмээр байна. Oklahoma City Thunder-ын талбай дээр болж байгаа гэхдээ би сонсоо явж байгаа ESPN-ийн тайлбар Doris Burke, Richard Jefferson эдрийг сонсоо явж байгаа шүү дээ. Тэд нэр шүүгчдийн шүүлт болгон дээр комплент хийсэн. Тэр нь дандаа Oklahoma-гийн талд давуу хүлээсэн зүйлүүдээр комплент хийсэн. Яг гэх юм бол энэ илүү алхамт байсан биз дээ. Яаж энэ довтлооны алдаа байх юм бэ? Матер нэг Лу Дорт хоёрын үйлдэл дээр. Энэ юу байсан бэ штэ? Кейс Нуолс бугунаас нь зуурсан бэ штэ. Гэвчлэн ингээд комплент хийсэн тэр. Би тэр мэдээлэл авч байгаа. Төгсгөлд Tyrese Halliburton гинтсний хараас бол Indiana Pacers угаасаа ур чадвар дутсан. Ур чадвар дутаад тэгээд тэрэн дээр юу гэхээр яг 4-р үе дээр оноо ингээд буцаагаад барьж эхэлсэн шүү дээ. 12 оноо, 10 оноо болж. Тэгж яхад Benedict Mathurin-ы гарт бөмбөг өгөөд замаас нь зайлгээд тэр яг оройтсон байсан л да. Тэгэхэд тоглолт ерөнхийдөө шийдэгдсэн байсан. Гэхдээ яг тэрэн дээр TJ McConnell дараалал 3 удаа, Andrew Nembhard дараалаад баг 1-2 удаа. Ингээд 3-4 тоглолт дараалаад turnover хийгээд тэгээд тэрэндээ буцаагаад нэгсэн Oklahoma City Thunder-ын авраг болох юу тодорхойлсон. Миний харсан зүйл бол өнөөдөртэй байна. Миний бодлоор шүү дээ. Ерөөсөө эхний хоёр яг
Хичнээн Халибуртны яасан ч гэсэн ихний хагас бол үнэхээр Индиана Пейсерс бол ямар ч юм алдаагүй хийх ёстой юм хийгээ бүгдээрээ ингээ гоё дуусна. Тэр чинь баг нэг онооны зөрүүтэй дууссан шүү дээ. Ихний хагас. 3 дугаар хагасаар Рик Карлалыг хийсэн шийдвэр надад ерөөсөө таалагдав. Siakam-ыг шүү дээ. Хараа Халибуртн гимтээд ингээд гараа явж хахад Siakam-ыг тэгж удаан 3 дугаар үе дээр байлгана гэдэг бол үнэхээр миний хувьд бол Рик Карлал шиг одоо юу гэдэг юм туршлагатай дасгалж байгаа шиг хийж боломгүй алдсан. Хараа л да. Бараг Siakam чинь бараг онооны хувьд бараг лидер байсан хүн шүү дээ. Тэгэхэд тэр яг оноо явахгүй тэр мөчөө Siakam-ыг тэр удаан тоглуулна. Үгүй суулгана гэдэг бол. Тэгээд TJ McCollum хичнээн яг чи 12 оноо 3 дугаар үед авч байгаа ш. Тэгсэн ч гэсэн ингэж хитрхи нэг хүн доминант бөмбөн дээр тоглохоор нөгөө хэдэ тоглохоор нөгөө хэдэ ингээ хөрчиж байгаа байхгүй. Ерөөсөө шидэд ерөөсөө орхоо үлдсэн. Ерөөсөө бөмбөг ирэхгүй тэгээд нэг бөмбөг ирэхээр шидэд орхоо үлдсэн. Тэгээд яг тэр 3 дугаар үеийн тэр нэг 10 биш 8 9 минутанд л ер нь бол энэ аварга алдлаа л гэж миний бодож байна. Тэгээд Рик Карлалын тэр ротейшн бол надад ерөөсөө таалагдав. Яа, Halliburton гэмтгэд бол Indiana Pacers ерөөхдөө аварга алдах нь тодорхой болсон. Гэхдээ тэрнээс хойш сайн тэмцсэн шүү дээ. 4-4-ийн хагас хүртэл. Яг үнэндээ хараа 3 дугаар үеийн 8 минутаас 2 дугаар үеийн 9 минут хүртэл байж тээ. TJ McCollum-наас өөр оноо авсан хүн Индиана байхгүй гэж боддоо. Тэр чинь бөмбөг тойрохгүй. Тэгэхээр ягаад харин TJ McConnell-ийн бас нэг тоглолт нь орж байгаа нэг сул тал нөгөөдөө дамжуулахтаа болждаг штэ. Ягаад Pascal Siakam энэ тоглолтод 20 дугаар хагас бүтэн тоглож болдгүй юм ер нь. Надад 40 минут ч тоглоогүй штэ. 48 минут ч тоглоход ер нь бол буруутгах юм байхгүй штэ. Энэ чинь NBA-гийн finals-ын 7 дахь тоглолт тийм штэ. 48 минут тоглох хэрэгтэй. Ер нь бол. Тэгэхээр тэр олон минут 3 дугаар үе дээр суулгана гэдэг бол Рик Карлалын буруу. Угсаа Рик Карлал яг ротейшн гейм плантад гарч иж байгаа л та ротейшн ингэж явна гэд тэрэн дээр зөрүүдэлсэн л. Ер нь бол байгаа гейм дотор adjustment хийж чадаагүй л гэж бодож байна. Тэгтээ яг хэцүүлтэй. Нэг бүх ингээд төлөвлөгөө нь Halliburton-тай хамт ингээд явчихж байгаа шүү дээ. Бодоо олчиж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яа харахгүй excuse. Гэтэ Марк Дагнал араа ингэж байгаа байхгүй. Эхний хоёр юу ингээд бүр ингээд ан маань үзээд ингээд нэг юуны доор орчиж байгаа шүү дээ. Одоо нэг онооны доор ороод гараад ирэнгүүтээ шууд ротейшн хомж байгаа байхгүй. Алекс Caruso хартан штэ энэ хоёр хоёулын энэ старт хийж 3 дугаар үеийг эхлүүлээд амар хүчтэй эхлүүлсэн шүү дээ. Тэр олон turnover чи эхлүүлсэн шүү дээ ер нь бол. Тий. Тэнгүүт нөгөө талаас хариу барьж байгаа юм үнэхээр өнөөдөр байсангүй. Тэгэхээр нөгөө нэг хэлсэн шүү дээ. Оклахома Ситинд Дагналт юу алдаа хийсэн бэ гэхээр Индианагийн тоглолтоор цувралыг эхлүүлж алдаа хийсэн. Сая бас тэр алдаагаа залрууллаа шүү дээ. Тэр нь дахиад юу гэхээр 7 дахь тоглолтын 2 дугаар хагасыг Оклахомагийн сагсан бөмбөгөөр эхлүүлье гэж Хазаа хардчтай Алекс Caruso хоёр улирлын туш Оклахомагийн сагсан бөмбөгийг үзүүлсэн шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр л эхлүүллээ л гэж өвдө харж байна. Тэгэхээр авар болсон баг тэднийг хүндэтгэх шалтгаан байна. Тэднийг хүндэтгэх одоо юу гэдэг ур чадвар байна. Тэднийг хүндэтгэх лидер байна. Тэдний аврах цолыг юу ч үгүйсэхгүй. Одоо юу гэдэг Halliburton гэмтэлж үгүйсэхгүй. Өөрхин ч юу ч үгүйсэхгүй. Я харахгүй тэд улирлын туш шилдэг хамгаалалттай байсан. Шилдэг хамгаалтаараа л өнөөдөр авраг авлаа. 7 дахь тоглолтод хамгаалтаараа л очлоо. Тэгэхээр шинэ Oklahoma City Thunder багийн фэнүүдэд баяр хүргэе. Ер нь бол шинээр төрөн гарч иж байгаа фэнүүдэд ч гэсэн баяр хүргэе. Яг бол энэ угаасаа амжилт үзүүлж байгаа багийг сагсан бөмбөгт шинээр орж ирсэн фэнүүд дагж идэг. Энэ бол тэгэхээр буруу биш. Тэгэхээр Oklahoma-гийн фэнүүд цаашдаа олон жил их олон нэмэгдэх болов гэж би хувьдаа харж байна. Тэгээд магадгүй түрүүний хэлсэнчлэн dominant empire одоо юу гэдэг эзэрхэг багийн dynasty эхлэл байхыг үгүйсэхгүй юм. Game Point podcast үргэлжилж байна. За финалийн 7 дахь тоглолтын өмнө өнөө өглөө нэгэн сенсац тэмдэг гарсан юм гэхээр за сүүлийн 7 хоногийн хугацаанд хамгийн ихээр яригдсан тоглогч болох Kevin Durant-ийн солилцоо албан ёсоор болж Houston Rockets Phoenix Suns багууд тохиролцоонд хүрлээ. Houston Rockets Kevin Durant-ыг аваад оронд нь Jalen Green, Dillon Brooks энэ оны драфтын 10 дахь сонголт 2 дугаар тойргийн
5 эрхийг өгж Kevin Durant-ыг тэд өөрсдийг болголоо. За ингэснээр ирэх улиралд Houston Rockets баг Alperen Sengun, Kevin Durant, за тэгээд Thompson, за Fred VanVleet гэсэн ийм сайн юу гэдгийг үнэхээр авраг болох үс ийм бүрэлдэхүүнтэйгээр цаасан дээр эхэлж байна. Гэхдээ Kevin Durant-ийн сүүлийн 2 утсан баг ямар байгаа вэ? Houston Rockets яг ямар байх уу гэдгийг бас гаранти өгч чадахгүй учраас бид нар улирд ихэлсэн харна. Гэхдээ хоёулаа энэ солилцооны талаар ярив. Од чиний хувьд энэ солилцоо ямар шүү болов Houston Rockets хэр ихийг төлсөн бэ? Миний бодлоор л ер нь бол яг л үнэлгээнд нь таарсан үн төлсөн болов гэж би бодож байна. Тэгээд угаасаа бид нар ярьжсэн Miami Heat, Houston Rockets, San Antonio Spurs гэж ярьжсэн боловч ер нь бол яг сагсан бөмбөгөө бодоод үзэх юм бол хамгийн тохиромжтой баг нь Houston Rockets байсан. Тэгээд Houston Rockets руу явж байгаа нь бол миний хувьд бол хамгийн зөв шийдвэр болол гэж би бодож байна. Тэгээд яг эргүүлээ төрсөн юм харах юм бол шүү дээ тий. Houston Rockets баг зүгээр шахууч явах. Миний бодлоор өстой боломжийн үн төлөөл авсан болоо гэж бодож байна. Салах өстой Том Грэнээс салсан Jalen Green-ий яг эргэжил биш гэсэн тэрний дараагийн гэрээнд ер нь бол Том Гэр ирж байгаа шүү дээ. Тэгэхээр шууд дараа жилээс сална гэдэг бол дараа жилээсээ. Тийм шууд дараа жилээс эхэлж байгаа шүү дээ. 25-26 оны үеэс навчсан. Jalen Green-ийн 30 хэдэн саяас эхэлж ийн гэдэг чинь маш том зүйлээ. Тэгээд Dylan Brooks бол одоо юунд байгаа Houston-д байгаа Amen Thompson and Terry Eason хоёрын тэр хоёр байгаа болохоор Dylan Brooks-ийг алдах нь бол нэг асуудал гэж миний хувьд бол бодохгүй байна. Тийм. Тэгээд нөгөө нэг Jalen Green тэтгэдэг тоглолтын 4-р үед сууж ирсэн шүү дээ. Бүр тэр Houston Rockets харгаа бараад. Тэгээд тоглолтын 4-р үед асуудалгүй оноо авдаг хүнтэй болчихж байгаа нь Houston Rockets багийн том давуу тал. Харин одоо Alperen Sengun, Kevin Durant эднэртэй яаж гар нийлж тоглох вэ гэдэг л сонирхолтой асуулт байна. Яг 8-ны хувьд бол би Houston Rockets багийг маш сайн 8 хийсэн. Бүр үнэлгээ өгмөр байна. Houston Rockets багт. Тэгээд тэд юу гэдэг яар чиний хэлсэнчлэн энэ 54 саяын гэрээтэй 2 тоглогч байгаа. Dylan Brooks-ыг алдлаа гэд харамсах зүйлгүй. Jalen Green-ийг явууллаа гэд бол харин алгаад ичих хэрэгтэй. Тэгээ энэ дээр драфтын энэ жилийн ирэх 2 дугаар төргийн ирэх гэдэг бол яг үндэ тийм үн биш шүү дээ. Тэгэхээр нэг драфтын ирэх тэгээд муу гэрээгээ өгөөд энэ 8-ыг хийчихэж байгаа болохоор Kevin Durant-ийн яг одоо байгаа дээр бол боломжийн үнээр авцсан гэж би хувьдаа хараад байна. Тэгэхээр Houston Rockets баг маш сайн 8 гэж л. Одоо харин энэ багийн гарааны SG хэм байх вэ? Энэ багийн SG хэм байх вэ? Миний бодлол Reed Shepherd-ыг одоо бодлоо. Reed Shepherd-ыг маш дээгүүр сонгож авсан 4 жилийн юугаар тийм үү? Драфтаар. Тэгээд одоо Reed Shepherd-д ер нь бол одоо минут өгсөн дээр болов гэж би бодож байна. Тэгээд дээрэс нь ер нь бол солих зүйлүүд бас одоо трейдер бас цааш нь болох юмуд бол ер нь бол юунд байгаа гэж бодож байна. Houston Rockets. Одоо ингээ харангуут second happener-аас доош л байна л да. Гэхдээ Fred VanVleet-ийн гэрээг одоо дахиж аваад renegotiate хийж дахиж одоо ярилцаад Fred VanVleet-ийн цалин багасгах боломж байгаа. Хэрвээ тэх юм бол дахиад дээрээс нь SG ч юм уу нэмэх боломж бол Houston Rockets 100% байна. Fred VanVleet жирэх хөлрөл 45 саяын цалинтай энийг 30 руу оруулаад ирэх юм бол тэгээд дээрэс нь Cam Whitmore тэтгэдэг ротейшнд багтахгүй Cam Whitmore-ыг сонирхож байгаа багууд их байна гэсэн. Тийм тэгэхээр Cam Whitmore Jason Tate-ийн гэрээ дуусж байгаа. За Tate-ийг авч үлээ гэхэд Cam Whitmore-ыг явуулаад өөр SG авчаад яг Richie Ford гарч ирснээр шидэлтэй болох байх гэхдээ арай намхан болчих магадгүй гэж хувьдаа бодоод. Тэгэхээр нөгөө Houston Rockets багийн хамгаалалт жоохон сул болчихыг үүсэхгүй. Ямар ч үсэн SG-ийн асуудал бол тэдэнд үлдэж байна. Гэхдээ энэ бол шийдэж болох асуудал тийм үү? Kevin Durant, Alperen Sengun, Amen Thompson, Fred VanVleet гэдэг 4 тоглогч төр SG-ийн тим амар од SG-ч байх юусаа алдгүй. Энэ бол боломжийн баг бүрдэж байна. Тэгээ Ime Udoka-гоос хамгаалтан сайн тасгалж болох учраас энэ багийн учрыг нь олчих биздээ. Тэгээ Kevin Durant ямар тийм хамгаалтанд муу тоглогч биш. Ингэснээр Amen Thompson бол ерөнхийдөө 100 гарааны тоглогч болоод үлдэж штэ тий. Энэ бол бүр харин ч сайн хэрэгжтэй.
Кевин Дурант-ийн солилцоо шүү дээ. Бас Amen Thompson, Tori Eason, Jabari Smith гэдэг энэ одоо нэг залуу тоглогч нарын одоо хөгжих юунд нь маш сайн. Одоо Chris Paul, Shai Gilgeous-Alexander хөгжих болно. Одоо юу гэдэг хөгжихт нь амар том тус болсон шиг яг KD энэ олон залуучуудад бол аюу тус болох болов гэж миний хувьд бол харж байгаа шүү дээ. Аюу сайн ментор хийх болов. Тэгээд энэ баг залуу шүү дээ. Бас залуу байна. Ер нь бол хамгийн хэцүү гэрээ нь бол Fred VanVleet л болохоос ер нь бол цаашдаа энэ багийг ингээд нааш цааш нь болгоод бас одоо юу гэдэг OKC-тэй хүч үзэх тийм баг болоход бол боломжтой гэж миний бодож байна. Тэгээд сая Ime Udoka extension хийсэн урт хугацаанд авч үлдчихэж байгаа. Тэгээд Ime Udoka-гийн цалин одоохондоо яг хэд хэдийн зарлаагүй ч гэсэн ер нь бол хамгийн үнэтэй дасгалжуулагч болгож байгаа гэж байна. Тэгээд Ime Udoka бол миний бодлоор Kevin Durant бол очсон баг болгондоо ер нь бол асуудал болсон гэж би бодож байгаа. Олон дасгалжуулагч халуулсан. Ime Udoka бол тийм халагдахаар дасгалжуулагч бол гэж биний бодлоор бодохгүй. Kevin Durant болохгүй бол Kevin Durant-ийн үүдээс үг хэлэх хэмжээний дасгалжуулагч би бодоод шүү. Одоо бол тэгээд Kevin Durant ч гэсэн Phoenix Suns нэг дургуудаа очиж Houston Rockets дургуудаа очиж байгаа юм биш. Яг өнөөдөр нэг фэний бичлэгийг түрүүхэн үзээ ажиллаа. Тэр юу гэхээр менежертэйгээ хамт Houston Rockets багт солигдсныхоо дараахан хамтдаа баярлаад гар зөхиод ингэж байгаа бичлэг нь байлаа. Тэгэхээр уусаа нөгөө ялах боломжтой багт очиж байгаа. Өөрөө сэтгэл хангалуун байгаа. Тийм болохоор асуудал үүсэхгүй бол нэг Ime Udoka-гийн үгнээс зөрөөд байхгүй бах та зүрсэн ч Houston Rockets баг хэнийг нь сонгохоо мэдэх учраас тэр нэг уусаа чиний хэлж байгаатай бол санал нэг байна. Houston Rockets баг одоо Kevin Durant фейлд хийхгүй. Хоёр багийг фейлдүүлчлээ. Дахиад нэг багийг фейлдүүлэх бүр плей-оффт ингэж хоёроор гарсан багийг фейлдүүлэх ирэх бол Kevin Durant-д байхгүй учраас очиод алдаа гарах ирэх байхгүй. Дээрээс нь асуудал үүсгэх ч ирэх байхгүйгээр очиж байгааг хэлж байна. Харин одоо нэг асуулт байна. За. Нэг асуулт байна. Houston Rockets шүү дээ. Үгүй яг Houston Rockets биш. Энэ жил Westbrook free agent болж байгаа. Houston Rockets Westbrook-ыг veteran minimum-аар баг авсан дээр шиг миний хувьд санагдаад байгаа шүү дээ. Хэрэг Kevin Durant Westbrook хоёр дахиад Houston Rockets нэгдвэл ямар вэ? Сэлгэний холбогчоор уу? Сэлгэний холбогчоор тийм. Westbrook наач боломжийн санаа байна. Яг л Westbrook Denver Nuggets багаас гэрээгээ туслаад чөлөөтэйг тулж байгаа шүү дээ. Тэгээ сэлгэний холбогчоор юм чинь Van-Fleet-ийн оронд ийм тим ирч хүчтэй. Сая энэ жил Denver тоглосон шиг Westbrook-ыг бол яагаад ашиглаж болохгүй гэж боломжийн санаа шиг veteran minimum-аар. Тийм. Тэгэхээр Denver Nuggets ямар нэгэн асуудалтай болоод үлдэхгүйгээд явж байгаа шүү дээ. Тийм. Яг уусаа нэг түрүүн плей-оффын дундуур нэг тэгсэн шүү дээ. Westbrook тийм юугүй төлөвшөөгүй сонин зантаа мантаа гэдэг нэг юм яригдаад ихсэн шүү дээ. Өөрийнхөө юуг decline хийж нэхээр асуудалтай юм шиг санагдаа. Тэгээд хэрвээ Westbrook-ыг авчвал Houston Rockets бас нэлээд зузаан багуудын нэг болмоор шиг санагдаад байгаа байхгүй. Тийм. Наад тэгээд Durant шалтгаан Westbrook хоёрыг дахиад харна гэдэг чинь NBA-гээд бол амар гоё entertainment байгаа байхгүй. Тийм тий. Наач бол гоё санаа. OKC-гийн бүх 3 супер 3 big 3-ын бүгдээрээ Houston Rockets тоглосон боллоо шүү дээ зүйлтэй. Тийм нэр ингээ гурлаа тоглож байгаа юм шүү дээ. Harden тоглосон, Westbrook өмнө тоглосон. Одоо тэгээд Kevin Durant ирж байна. За солилцоо Houston Rockets-ийн талаас харуул юм байна. Харин одоо Phoenix Suns-ийн талаас харуул. Солилцоог тэд Kevin Durant-ыг явууллаа, ямар ч үс явуулна гэснээрээ оронд нь авсан тоглож Jalen Green-ийг тэд нэр авч үлдэх болов уу цааш нь солих болов. Яг бол Bradley Beal, Devin Booker хоёр байгаа шүү дээ. Гэтэл Jalen Green-ийг гэрийг сонирх баг тийм их байхгүй бах. Дээрэс нь Bradley Beal-ийг сонирхох баг бүр нэгч байхгүй гэдэгт итгэлтэй. Харин тийм. Тэгэхээр одоо айгүй хэцүү болоод байгаа байхгүй. Bradley Beal заах. Devin Booker, Bradley Beal хоёр старт хийлэхээ Jalen Green-ийг бол бенчнээс гаргахад бол ямар ч асуудаг байхгүй. Одоо Kevin Durant биш шүү дээ Jalen Green. Тэгэхээр яг нь Jalen Green-ийг хэрвээ авч үлдээх юм бол бенчнээс л тоглох байх. Гүг. За наачин бол яг зүгээр ийм тоглох арга байна заяа. Ийм гурван тоглож явахгүй нэг байгаа нөхцөлд
тоглуулах арга байна. Тэрнээс яг үндэ менежерийн зөвсөл би Jalen Green, Bradley Beal хоёрын аль нэг нь ирэх улиралд Phoenix Suns-ийн өмсгөлийг өмсөхгүй гэдэгт бол бат итгэлтэй байна. Яг гэх юм бол Devin Booker намхан, Bradley Beal намхан, Jalen Green бүр намхан. Тэгэхээр байгаа сэлгээ гараа ороо бүгдтэйгээ нэлээд ийм намхан багыг хинч хожиж штэ. Тэгэхээр бас л ялахгүй. Тэгэхээр би бол Jalen Green-ийг үлдчихэж байгаагаар угаасаа харахгүй байгаа юм. Bradley Beal-ийг явуулах би өнөөдөр бас нэг мэдээ харсан. Bradley Beal-ийг явуулахыг хүсэж байна. Jalen Green-ийг авч үлдэх гээд байгаа юм шиг байна. За окей, тэр бол болж байна. Гэхдээ Bradley Beal-ийг яг хин авах юм. Яг Bradley Beal-ийг угаасаа явуулахыг өгсөн шүү дээ угаасаа. Энэ бол энэ 50 саяын гэрээс гарахыг угаасаа хинч хүснэ. Гэтэ тэр чинь хүслээр болно гэж хэцүү л дээ. Одоо яг трейдинг дараа болсон байдлыг харах юм бол аль хэдийн 2 дугаар заснаас дээгүүр 230. Угаасаа Phoenix Suns 2 дугаар нөгөө Apron-аас дээшээ болохоор угаасаа илүү цалин авч болохгүй. Тэгээ угаасаа ингэж харсан чинь угаасаа адилхан цалинд буцааж авч байгаа байхгүй. Тэгээд энд юу ч өөрчлөгдөөгүй. Яг Dylan Brooks л заастаа ашиглах боломжтой тоглогч юм да. Phoenix Suns яваад. Тэ. Тий. Тэд одоо нэг сайн юм яг одоо энэ драфтаас 4 ирэхтэй болчих юм байна. Ингээ харахаар. Өржиж байгаа гарааны 5-ыг нь хардаа. Dylan Brooks 4 номер дээр, Devin Booker 3 номер дээр, Bradley Beal 2 номер дээр, Jalen Green 1 номер дээр зүгээр фэнтези дээр л байдаг 5 шүү дээ. Тэрнээс бодит загсан хүмүүс дээр хэзээ ч ялахгүй. Фэнтези нэлээ муу 5 тоо. Тий. Тэгэхээр надад ч угаасаа юм утгагүй баг. Угаасаа энэ тэгэхээр цаашдаа яг энэ багаар улирлыг эхлүүлэхгүй тодорхой байхгүй. Тий. Яг Bradley Beal-ийг buy out хийх нэг боломж байгаа. Гэтэ тэгээ buy out хийгээд угаасаа ирэх 3-4 жилээ бишээ бараг 5 жилийн асуудалд оруулж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ нэг stretch хийж сунгаж яхаар зүгээр тий нэг өсөн 2 жил нүдэн гүрийцсэн дээр л дээ. Тий. Phoenix Suns-ийн хувьд асуудал нь дууссан биш, харин ч бүр дөнгөж эхэлж байгаа юм солилцоог нэг хийсэн бол Houston Rockets-аг харин бүх зүйлээ сайхан шийдсэн солилцоог. Үнэлгээг нарах бол Houston Rockets A үнэлгээ Phoenix Suns C үнэлгээ өгмөр солилцоог тэд хийлээ. Гэхдээ энэ бол хөлрөлийн өрсөлдөөнийг аль хэдийн ихлүүлсэн Oklahoma City Thunder-ийн эсрэг өрсөлдөх багийг туршлагатай л онооны лидерээр зузаатгсан юм солилцоо ихлүүлснээр энэ үлрэл өнөөдөр дуусч байна. Энэ үлрэл эх үлрэл мөн өнөөдөр эхэлж байна гэж. Тэгээд эх 7 хоногийн Америкийн цагаар лав гарагт NBA-ийн драфт болон пүрэв гарагт 2 дугаар тойргийн драфтууд явагдана. Тэгээд 3 дахь өдөр энэ дунд бол трейд болно. Тийм нэлээд олон солилцоо болох болов. Тийм учраас хоёулаа дараагийн дугаараа бас 3 дахь өрөө хийх үү тийм. Тэгээд яхаа. Тийм тэгээд энэ хүлэрлийн өрсөлдөөн аль хэдийн эхэлсэн гэсэн үг. Тэгээд Game Point podcast хамт байгаа баярлалаа. Битэрийн дугаарууд хараахан дуусаагүй нэр ихний үлрэлийн дугаарууд чөлөө тагантыг хүлээж байгаа. Дээрэс нь драфтыг мэдээж хүлээж байгаа. Ямар ч байсан энэ жилийн аваргууд тодорч Oklahoma City Thunder баг улирал эхэлснээс хойш ихэнх үед бол Oklahoma City Thunder багийг маш цөөхөн ярьж исэн. Улирлын эхний нэг 20 тоглолтын дараах байдлаас хойш бол энэ баг favorite багуудын нэг болж эхэлсэн. За тэгээд тэрнийхээ магадлалын дагуу өнөөдөр төрүүлж NBA-гийн шинэ авар болсон гайхалтай нэгэн орой байлаа. Ингээд Game Point podcast ч гэсэн энэ хүрээд өндөрлж байна. Хамт хэлсэн та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн цагт эх 7 хоногт шинэ дугаараар иргэн олцлоо баяр та.